За сайн байна уу? Онлайн сургалт сурчлалын төвсрэлэн далайлж би ижигийн бодлого болон бодолтод. За ижигийн 2020 оны 2 дугаар шалгалт нь тийм үү? Математикийн basic буюу яхан курснийхэн бодлогын 1 гэсэн чинь юм бодлого байна. За а эрэг тогтмол тоо байжээ. Y нь болохоор 4-ийн x квадрат гэсэн функцийг параллел зөвлөлт хийгээд x тэнхтэй хас 2a 4a зэрэг хөтөлцүүлдэг болгож гинэ. Тийм бол энэ параболын f от x гэж f от x-ийн тухай бодож үзье гэсэн юм байна. Тэгэхээр y тэнцүү 4-ийн 1 x квадратаас гэсэн үг тийм үү? Тэгэхээр x-ийн оронд би одоо 0-ыг тавиад үзэх юм бол 4-ийн 1 0-ийн квадрат гэж чинь зүгээр 0 болж шүү дээ. Y нь бол 0 байсан гэсэн үг. За x тэнцүү 2a гэдэг үзгөө 4-ийг устгах юм бол тэгэх юм бол яхаа 4-ийн 1 гэснээр 2a-гийн квадрат гэж өөрөө 4a квадрат гаргаад ирж шүү дээ тийм үү? 4a квадрат гэдэг ингээд дараа ячаад a квадрат. Y нь болохоор a квадрат байсан. Тэгэхээр бас хас 2a үед яхаа хас 2a-гийн квадрат чинь болохоор нэмэх 4a квадрат болж шүү дээ. Тэгэхээр a квадратаараа гараад ирэх тийм үү? Ерөөсөө анх болохоор координатын системээс ураад үзэхээр тэг дээр тэгээрээ байсан. Энэ дээр болохоор 2a-гийн тавиад үзсэн чинь зүгээр a квадрат гарсан тийм. Хас 2a-гийн тавиад үзсэн чинь бас яхаа a квадрат гарсан. Иймэрдүү парабол байж гинэ. За энэ параболыг гэсэн чинь одоо хас 2a болон 4a дайрсан болгож зөөнөө гэхэр чинь би нэг хажуу тийш нь жоохон зөөгөөд тэнгуүтээ доошоо зөөчхөр нэг энийг дайрсан бол энийг дайрсан парабол тий. Шууд доош нь зөөчих юм болохоор хас 2a 2a-га дайрсан болно шүү дээ. Хас 2a 4a дайрсан гэсэн юм чинь хажуу тийш нь ихлээр нэг жоохон зөөгөөд дараа нь доош нь зөөсөн баг. За тэгээд үзсэн чинь яасан юм. Тэгвэл f of x маань ямар функц юм бэ гэж ингээд тавьчих. Тэнгүүд би болохоор юу мэдж байгаа гэхээр хас 2a 0 хас 2a тавихаар 0 гарах хэвээр 4a тавихаар 0 гарах хэвээр x тэнцүү яах юм x1 одоо шийд болно гэдэг чинь манай f of x маань өөрөө x-ээс хасах x1-т хуваагдана гэдэг шүү дээ тийм үү. Ингээд тэнцүү байх юм бол нөгөө тийш нь гараад хасах гэдэг энд нь хуваагдана. Энэ нь тэнцүү 0 болно гэдэг шүү дээ. Тэгэхээр би яах ёстой вэ гэхээр хасах 2a маань шийд болно гэсэн юм бол x тэрийнх нь 2a гэж үчигдэх ёстой. Нөгөөтөндөө x тэнцүү 4a маань шийд болно гэсэн юм бол x-ээс хасган 4a гэж үчигдэх ёстой. Энэ нэр хасган 4-тэй нэмдэг нь 2-тэй гэсэн үг байхгүй юу? Тэгээ уртталт нь байсан болохоор угаас 4-ийн ингээд өгсөн байгаа шүү дээ. За энэ дээрээ дахиад ингээд үзүүлээзээ. f of x тэнцүү ерөөсөө 4-ийн 1 дахиад x-ээс хасган 4a x тэрийнх нь 2a юм байна. Энэ бол ингээд хариу нь гарцсан. Би тэгтээ энийг зөв шалгаж үзье. 4-ийн 1 гэж аваад яхаа x квадрат хасган 4ax нэмэх нь 2a гэсэн чинь хасган 2ax-тэй хасган гэснээр 8a квадрат гэсэн үг. Энд чинь өөрөө юу юм бэ гэхээр тэгвэл яхаа 4-ийн 1 x квадрат хасган 2ax нэмэх нь a квадрат гэж тэгжиж томьёо болно те. a квадрат нэмж гисэн юм бол буцаад хасган 9a квадрат гэж тавих уу. Тэгэхээр тэнцүү x-ээс хасган a-гийн квадрат те. x-ээс хасган a-гийн квадрат уртталтаа 4-ийн 1-тэй хасган гэж хагаад 9a квадратыг бахан 4-тэй x-ээс a хаслаа гэхээр нөгөө анхаас графикаар яриад байна. Анх болохоор яхаа 0 дээр 0-тэй байсан тийм үү. Тэгээ энэ хас 2a нэмэх 2a дээр a квадратаа гаргаад нэг тиймэрхүү парабол хийжээ. Тэгсэн чинь би нэг болохоор хажуу тишгээ a зөөсөн юм байна. Тэ? Тэгснээр доошгоо болохоор нөгөө 9a квадратыг бахан 4-өөр зөөсөн юм байна. Тэгжиж 2a дайрдаг болон ийшгээ 4a дайрдаг тийм парабол зөөсөн юм байна гэсэн үг байхгүй юу? За хоёрт нь тэгсэн чинь болохоор f of x гэрээс 10a квадратаас бага гэж үзчихье. Тэгэх юм бол ямар тэгшэл гарч ирэх вэ гэж. Тэгвэл бид нар одоо y-ийг олцсон шүү дээ. Y-ийн f of x-ийн цэвэр юм. 4-ийн 1 x дээр нэмэх нь 2a-тай юу. X-ээс хасган 4a-тай. Тэнцүү дахиад задлаад үзэх юм болохоор x квадрат хасган 2ax нэмэх нь биш. Хасган 8a квадраттай. Ийм функцлцсан байгаа. Энийг гэдгсэн чинь бага буюу тэнцүү 10a квадрат нь 10a квадратаас хэтрэхгүй гэх юм бол ямар тэгштэл биш тэнцэл биш гарч ирэх вэ? Ерөөс хоёрын 4 нь үржиж өгч тий. 90 дугаар үржиж байгаа юм чинь энэ тэмдэгт ямар ч асуудал гарахгүй тийм үү? Нэмэх 4 үржиж байгаа юм чинь. Ерөөсөө x квадрат хасган 2ax хасган 8a квадрат бага буюу тэнцүү гэж хагаад 40a квадрат болж байгаа. Тэгээд 40-ыг болохоор нэг шин гаргаа хасчээ тий. Тэгээд x квадрат хасган 2ax хасган 48a квадрат бага буюу тэнцүү тэг. Энэ дэр нөгөө тэгээрээ тавьсан байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ дэр y болох 2 гэсэн үг, f ч юм болохоор 48 гэсэн үг. За тэгээд энийг шийдсэн чинь a тэдэс d оронд гараад ирсэн байна тий. 248. За x квадрат хасган 2ax хасган 48a квадрат бага буюу тэнцүү тэг гэж. Би энийг болохоор ер нь тэгтэн зүйлэл бодчихдээ шүү дээ тийм үү? Тэгээ x1 2 тэнцүү ерөөсөө 2a нэмж хасган язгууртаар 4a квадрат хасган 4-ийг үржтэн хасах 48a квадрат уу.
Тэ? Тэгээ хуваах нь 2 гэж жагаад x1 x2-ыг олоод ингээд бодож болно. Аль эсвэл энэ дэр бол нэг амархан юм харагдаж байгаа юм чи тэр ингээд нийч. Хасна 2a гэсэн юм чинь нэмэх нь a квадрат гэдэг 40 юм бол энэ чинь өөрөө том болчих шүү дээ. Тэгээ би хас 48 байхад чинь нэгийг нэмээд өгсөн юм бол буцаад хасна 49a квадрат гэж яаж тэгжиж биелнэ үстэй. За тэгвэл энэ уртлын 3 маань том боллоо. x-с a-гийн квадрат боллоо. Хасна 49a квадрат юм байна. Энийг ерөөсө бага үе тэнцүү гэсэн 49-ийг нөөдж гаргачих. 49a квадрат буюу 7a-гийн квадрат чинь 49a квадрат гэж шүү дээ. Тэгэхээр x үгийн хэдүүлээ a квадрат маань яг b квадратаас бага л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр b-ийг бодох юм бол юу гэж гарах хэвээр a нь b-гээс хасах b-ийн хоног гэж гарах хэвээр. Тэгэхгүй бол яа хэдүүлээ a equal энэ хасах b-гээс гэж бичихгүй болохгүй шүү гэж. Тэгэхгүй бол яа хас 2-ын 1-ээс багтаа үстэй. Гэхдээ хас 2-ыг квадрат төвшүүлснээр 4 нь болохоор 1-ээс баг гэж хэлж чадахгүй шүү дээ. Энэ хас 2 маань болохоор яг b-гээсээ бага хас гадна хас b-гээсээ их байх хэрэгтэй байхгүй гэсэн юм яриад нь. Тэгээ энэ дэр болохоор x-с га маань болохоор бага буюу тэнцүү 7a их буюу тэнцүү их хас 7a гэдэг чинь. Тэгээд энэ хасгаагаа нэмхээ олоход нөгөөд чинь гарах шүү дээ. Тэгэхээр хас 7a дээр нэмэх нь a юм бол энэ чинь ерөөсөө хас 6a юу. x бол хас 6a-гаас дээшг нь 7a дээр нэмэх a гэхээр чинь 8a үстэй. 8a юм байна гэж. За энэ тэгшэл маань энэ дээр хасах 6a-гаас нэмэх 8a-гийн хооронд юм байна шүү гэж гарах байна. За энэ дэр би болохоор тэнцэл биш энэ дэр бодсон бол x1 2 тэнцүүд бол юу гарах байсан бах те. Хасах 6a гэж нөгөөд нь болохоор 8a гэж тэгж гараад тэнгууд болохоор тэнцэл биш маань буцаад x дээр нэмэх нь 6a x-с хасдаг 8a гэж бичигдэх ёстой гэж баг буюу тэнцүүд тавиад тэнгуудээ тоон шулуун дээр болохоор хасах 6a 8a тавьж хагаад мужиг нь ингэж зурж хагаад нөгөө эрг сөрөг эрг гэж тавьдаг шүү дээ. Тэгснээ тэгс баг буюу тэнцүүгээд хасхыг намнаа гэхээр эндээс энийг авах байсан гэж. Тэгжиж бас яхаа хас 6-аас x нь их буюу тэнцүү бага тэнцүү 8a гэдгийг гаргасан ч болно. X-ийг хийсэн ч болно. Аль нь ч болно. За сүүлийнх нь y тэнцүү 10a гэсэн шулуун f of x графикаар таслагдсан хэсгийн уртыг нь харуулъя. Манай парабол маань болохоор зөвгдөд нэг газар ирсэн байгаа шүү дээ. Энд дэр ирсэн байгаа тийм үү? Ингээд ирсэн байгаа. Энд дэр болохоор хас 2a-гаас 4a-гийн хооронд гэж зөвгдөд ирсэн байгаа. Тэгсэн чинь энэ дээр хавьд те y тэнцүү 10a гэдэг нэг шулуунтай хичээл та. Тийм үү? Тэгвэл энэ шулуун болохоор ингээд огтлцсон хэсгийн урт нь гэрээ энэ уртыг хийх гэдэг байхгүй юу? Параболтойгоо энд нэг зэрэг огтлцлоо, энд нэг зэрэг огтлцлоо. Завсан орсон урт нь энэ уртынхаа 10 гиа. Тэгэх юм бол a гэдвэл гэж. Тэгэхээр x үгөө ийм байгаа учраас энтер гэдээ явуулсан байх юм. За y тэнцүү юу лээ? 4-ийн 1 тэгснэ x-с хасдан 4a-тай x-ийн 2 хат тий. Тэнцүү 4-ийн 1-тэй x квадрат хасдан 2a x хасдан 8a квадрат байгаа. Энийгээ би ерөөсөө 10a-тайгаа тэнцүүлж штэ. Y-ийн 10a гэсэн юм чинь. Тэнгүүд энэ хэсгэлээ бодоод x квадрат хасдан 2ax хасдан 8a квадрат нөгөө 4 маань нөгөө чигээ гараад 40 болох чинь урагшаа орж ирээд хасдан 40a тавьчихна тийм үү? Тэнцүү тэгээ гэж. Эндээсээ x1 2-ыг дахиад бичнэ шүү дээ. x1 2 тэнцүү. За хасах b гэдэг тийм үү? Хасах 2a гэхээр 2a гараад ирлээ. Нэмж хасгана. Юу бол гэдэг байгаа шүү дээ. x квадрат ax квадрат нэмгэн bx нэмгэн c тэнцүүдийг гээд квадрат гэрчлийн шийдэн тийм үү? x1 2 тэнцүү. Хасах b нэмж хасган язгуурдаар b квадрат хасдан 4ac баах нь 2a байх ёстой. Тийм үү? Нэг л гэдэг нь. Энд дээр болохоор хас 2a гэсэн урталт нь хасны нэмж харах нэмэх 2a боллоо. Нэмжт нь язгуурдаар квадрат нь гэрээ 4a квадрат хасдан 4 ширхэг гэж хагаад юу юм? Хасах 8a квадрат хасдан 4a 40a юм уу те? Тэгээ хаалтаагаад баах нь 2 юм байна. Тэгэнгүүт дээдлийн тэр нэг урт нь те энэ шүргсэн урт нь 10 байна гэдэг чинь энэ дээр чинь хизээ шүргэж байгаа гэхээр x1 дээрээ тэнцэж байгаа шүү дээ тийм үү? Энэ дээр болохоор x2 дээрээ тэнцэж байгаа шүү дээ. Тэгэхээр урт нь тэгвэл x2-оос хасдаг нь x1 байх гэдэг нь гэж тий. Одоо энэ дээр болохоор ингээд тоончлуун дээр яах юм? Энэ дээр хасах 3, энэ дээр нэмэх 4 гэсэн тоолоо гэдэг энэ хоёрын завсран гэх юм бол би 7 үстэй. 4-өөс хасдаг нь хасах 3 гэж тавьж ийж тэгжиж 7 гарна шүү дээ. Тэгэхээр энэ дээр би голд нь хасах тавьчих юм байна. Энд дээр манай хариун дээр хэдүүл яах юм? 10 тэнцүү x2-оос тий эргээс нь хасдаг нь сөргийг нь тавьчих юм байна тийм үү? Эрг нь болохоор аль томд хариун тий 2a дээр нэмхэн гээд манай язгууртай юм хуваах нь ярьдаг. Хасдаг нь гэж жагаад
2А хасдган гэдэг нэг язгууртай юм байна. Тэгээ хуваах нь 2. Шууд 2 ижил хуваартай юм чинь би нэгийг шууд холбоотой 2 болгож болно шүү дээ тийм үү. Ингээ тэнцүү 2-ны тий 2А байна. Манай энэ язгууртай заван юм байна. Хасдган 2А. Тэгэхээр хасах ингээд нэмдэг нь энэ язгууртай юм гарч ирж байна тий. Тэгээ энэ хоёр хоорондоо устдлаа. 2 шиг язгууртай юм хуваах нь 2 юм чинь. Ерөөсөө манай язгууртай юмыг л автад тэнцвэх гэдэг юм байна шүү дээ. Энэ язгууртай юм аа. 4А квадрат гэдэг чинь за энэ дээр ер нь шууд ингэ бичих юм уу? Язгуурдаар 4А квадрат хасдган хасгын нэмэх болохоо нэмэг нь 32А квадрат хасгын дахиад нэмэг нь 160А юм уу? Тэ? Тэгээд энэ тэнцүү арга баггүй юу гэсэн чинь энэ дээр болохоор J гэдэг нэг язгуураас нэг юм гаргацсан байна те. Язгуураас 4 гарахаар юм биш үү? Язгуурдаар 36А-гийн квадрат нэмэг нь 160А байгаа юм чинь би язгуураас 4-ийг нь гаргачих. 2 гарч ирнэ те язгуураас гарч ирэхтэй. 2 гарч ирнэ доторхыг нь болохоор 4-т нь хуваагаад 9А-гийн квадрат нэмэг нь 4-т нь хуваагаад 40А. 942-ийг орж ижил хуваахч байхгүй юм чи 2-ыг л гаргах юм байна. Тэгвэл J-ийн оронд 2 юм байна. K маань 9-өөр юм байна. L юм маань болохоор 40-өөр юм байна. Энийг тэгээ тэнцүү 10 явуулчих юм шүү дээ. Тэ? Тэгэхээр их 2 байна, 10 байна хураатлаа. Энд дээр нь 5 үлдлээ. Тэгээд тэнцдэг биш маань болохоор ерөөс юм уу? Язгуурдаар 9А-гийн квадрат нэмэг нь 40А. Тэнцүү 5 юм шүү дээ. Квадрат төвшүүлж байгаа эртлийг нь 9А квадрат нэмэх нь 40А тэнцүү 5-5-ийн 25. Нөгөө тийш нь гараад 9А квадрат нэмэх нь 40А хасд нь 25 тэнцүүдийг дахиад нөгөө А1-2 тэнцүү гэж жагаад юм. Тэнцүү хасах 40. Нэмж хасдны язгуурдаар 40 квадрат гэрээ 16 байлнал хасдаг нь 4 9-тэй тэ 4AC юм чи А-гийн одоо энэ 9 бол орж ирж штэ. Хасдаг нь дахиад 25. Хуваах нь гэж хаад 2А гэсэн юм чинь дахиад бас 2-ыг үржтэн 9-тэйгээ байна гэсэн үг. За тэнцүү яах юм? Хасах 40 нэмж хасдны язгуурдаар 16 байлнал энэ хасах байгаа юм чинь нэмэх бол чинь тийм үү? Нэмэх. За тэгээд 4-ийг 25-аар нүччих юм бол 4-ийг 25-аар үржиж 100 болчих шүү дээ. Тэгэхээр 9-оор үржиж байгаа юм чинь 900 гэж. Тэгээ хуваах нь дороо 18 тийм үү? За 2 9-оор л үжиг. Хураагдах бах. За тэгвэл хасах 40 дээр нэмж хасдны язгуурдаар 25 байлнал. 1600 дээр 900 нэмсэн юм чинь те 2-ыг үржтэн 9-тэй 25 байлнал гэдэг чинь язгуураас гарч ирж байгаа том болохоор 50 болчихно тийм үү? Хас 40 нэмсэн зүгээр шууд 50 язгуураас гараад ирсэн 50. Хуваах нь 2-ыг үржтэн 9. За хасахыг нь авъя. Тэгэх юм бол хасах 40 хасах 50 гэд хасах 90 болоод хуваах нь хэдүүлээ 2-ыг үржтэн 9 шүү дээ. 9-ийг дарахаар 10 болчихно 2-т нь хуваахаар хасах 5 гараад ирэх юм байна. За нэмхийг нь авах юм болохоор хасах 40 нэмэх нь 50 гэд 10 болчих ш тийм үү? 2 үржтэн 9 гэрээ дээл дотоос нь 2-ыг дараа ичээд ядчих. Тэгвэл 9-ний 5 гэж гарч ирэх юм байна тийм. Гэхдээ манай бодлогын ихэнд болохоор А бол эерэг гэж өгсөн шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ хастай шийдгийг нь хайчээ. Хас 5-ын энэ нь болохоор А эерэг байх хэвээр шийд биш ээ. Тэгэл 5-ны 9-ний 5 юм байна гэдэг. Энд дээр 9-ний 5 гэдэг чи. За ингээд болчлаа бодлоо. Гарч ирсэн өгнөд гэвлийн юмнууд байна. Эерэг сөрөг бол ойлгомжтой. Тогтмол тоо байсан юм байна. Квадрат функц байгаад параллелээр зөөлөө тийм үү? Параллелээр зөөлөх гэхээр гол нь болохоор агшиж сунгахгүй. Одоо ийм байсан юм ингээ бүдүүрүүлэх юм уу эсвэл нөгөө болгон нарийсах юм уу тийм юм байхгүй. Тэгэхээр нөгөө 4-ний 1 бол 4-ний 1-ээрээ. Би энэ дээр ихэндээ бичгтээ болохоор энэний 4-ний 1 шууд 4-ний 1-ээр нь бичсэн шүү дээ. Параллел зөөлт хийсэн байхгүй юу? Тэгээс агшиж сунгасан юм хийх болох юм тэгээд байна. Параллел зөөлт хийхгүй агшиж сунгыг гэх юм бол болохоор энийг одоо янз бүрийн тоогоор үжичээрээ нэг бол бүдүүрээд нэг бол ийм агшиж чад гэсэн юм чинь. Зөвхөн параллел зөөлт гэх юм болохоор нөгөө x-ээсээ юулаа a гэсаад тэнгуүдээ функцаасаа дараа нь болохоор 4-ний 9 гэдэг асуусан байна тий. Тэгэхээр зүүн тишээгээ a яваад баруун тишээгээ a яваад доошогоо ийм явлаа энэ гэсэн байсан шүү дээ. Тийм параллел зөөлт гэдэг нь. За парабол байсан юм байна. Огтлолцлын цэг байсан юм байна. Нөгөө a юу юм 2a-гаар хас 2a-гаар огтлыг гэсэн байсан тий. Тэгштэй тэнцэтгэл биш утга энээс хэтрэхгүй энээс багтахгүй гэх юм уу тий. Тэгээ шулууны хэрчмийн юм байлаа, уртны юм байлаа гэсэн юм дээжээ. За, нэг план байлаа. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.